За шинжлэх ухааны технологийн туйлд нэмэлт төрөлд оруулах тухай энэ хуулийн төслийг бол дэмжиж байна. Ялангуяа одоо ихтэй сургуулиуд маань судалгааны чиглэлээр илүү дагнсан байх одоо энэ чадамжийг бий болгохын тулд энэ хуулийн нэмэлт өөрчлөлтүүд чухал гэж харж байгаа. Зүгээр энэ хуулийн төсөл ингээ батлагдсанаар ер нь одоо ойролцоогоор жилдээ манай ихтэй сургуулиуд хэдэн удаагийн тендерт оролцоод хэд орчим одоо тэрбум төгрөгийн одоо жилийн орлого олохоор ойролцоогоор тооцоолж байгаа юм бэ гэж нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт болохоор бол мэдээж энэ хуулийн төслийг боловсруулахдаа бас тодорхой хэмжээний судалгаанууд хийгдсэн байгаа гэж бодож байгаа. Яам агентлагууд энэ хүрээлэнгүүдээр маш их юм судалгааны ажлууд хийгдээд байх шиг байна. Зөвхөн гол нь тэр судалгааны ажлуудын чанар одоо үр дүн одоо хэр байдаг вэ гэдэг дээр одоо бас тийм судалсан юм байдаг юм болов. Өөрөөр хэлбэл энэ хүү хуулийн одоо нэмэлт өөрчлөлт орсноороо одоо чанар судалгаанд Монгол улсад хийж байгаа одоо судалгаануудын чанар дээр яг ийм хэмжээний ахиц гарах юм байна. Ийм дэвшил гарах юм байна гэсэн ийм одоо тооцоо судалгаа байна уу? Хэн хариулах вэ? Яригдл шүү. Хариулна. Энэ нэмэлт өөрчлөлт орсноор тодорхой хэмжээний өөрчлөлт чанарын өөрчлөлт бол гарах нь ойлгомжтой байгаа юм. Тэр ганцхан жишээ хэлэхэд одоо бид нар энэ хуулиас өмнө үндсэндээ одоо төрийн өмчт үйлдвэрийн газруудаас Эрдэнэт үйлдвэртэй нэлээд хамтарч ажиллаж явсан. Тэгээд одоо Эрдэнэт утын цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүй болгоод бордоо болгох энэ ажлыг урд нь хийцэн технологи ашиглаад явуулсны үр дүнд Эрдэнэт бол одоо лаг нь чанар сайтай хөрс болоод мод тарихтаа ашиглагдаад тэр цэвэрлэх байгууламжийн лаг бол өмсөд байхгүй болсон байх жишээтэй. Үүгээр одоо тэр ажил бүтэн циклээрээ хийгдээд явж байгаа жишээтэй. Ер нь энэ одоогийн шинжлэх ухааны технологийн тухай хуультай ойролцоо эрх зүйн орчинд явуулсан сүүлийн одоо 20 гаруй жилийн хугацаанд нийтдээ шинжлэх ухааны технологийн салбараас 5,000 орчим үр дүн бий болсон гэж үздэг. За энэ 5,000 орчим үр дүнгийн одоо 60 гаруй хувь нь бол дандаа гадаадын болоо дотоодын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд хэвлүүлсэн өгүүлэл. За нэг 30-аас 40% нь бол технологиуд, патентууд, за ашигтай загварын гэрчилгээнүүд, зохиогчийн эрхийн үнэмлэх гэсэн хэлбэрээр ингээд одоо үр дүнд баталгааждсан байгаад байдаг. За энэ үр дүнгуудээс ялангуяа одоо хүний гардаар очих бүтээгдэхүүн болох энэ үр дүнгууд яагаад ингээд том хэмжээнд үйлдвэрлэлд нэвтрэлгүй, үр ашгаа өгдөггүй юм бэ гэхдээ зэрэг хамгийн гол нь энэнийг хагас үйлдвэрлэлийн туршилт явуулаад үйлдвэрлэлийг шилжүүлэхэд амжилт байхгүй учраас саатаад байгаа юм. Одоо ингээд төрийн өмчт үйлдвэрийн газрууд, засгийн газраас ийм одоо технологиг нэвтрүүлээд энэ ажлыг одоо гүйцэтгэмээр байна гэдэг энэ тендерийг зарлаад явах юм бол эрдэмшилгээний байгууллагууд энэ хийсэн үрдэн дээр тулгуурлаад нэгдүгээр, хоёрдугаарт энэнийг цааш нь хөгжүүлээд бодиттой ийм бүтээл гаргах энэ байдал бол эрс нэмэгдэл гэж харж байгаа. Оюун гишүүн нэмж хариулна. За Соронзон болт гишүүний тэр тооцоолол дээр шинжлэх ухааны байгууллагууд яг энэ ажлуудыг авч гүйцэтгснээр хичнээн төгрөгийн ер нь бол эдийн засгийн боломж нь нэмэгдэх вэ, тэлэх вэ гэж асуусан асуултанд хариулъя. Тэгэхээр 2026 оны төсөв энэ хуулийн төсөл болохоор ер нь улсын төсвөөр зарлагдж байгаа шинжлэх ухааны чиглэлийн ажлуудыг яг энэ Актайн болон одоо төрийн өмчт ихтэй сургуулийн судлаачид өөрсдийнхөө чиглэлийн дагуу орж хийх боломж нь бол нээгдэнэ. Тэгээд зарим төслүүд дээр бол шаардлагатай тохиолдолд шууд гэрээгээр бол явах ёстой болох бах. Ялангуяа газрын доорх устай холбоотой асуудлууд нууцд байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд бас яг одоо судалгааныхын төрлөөс шалтгаалаад одоо шууд гэрээлэх нөхцлүүд үүснэ. Зарим тохиолдолд болохоор одоо зөвхөн одоо компаниуд төрийн өмчт биш одоо төрийн өмчийн шинжлэх ухааны байгууллагууд орох нөхцөл нь бүр хаагдсан байдаг. Энэ асуудал нэгтгэхээр өрсөлдөөн бас бий болох. Соронзон болт гишүүн тодруулна. За түрүүн нөгөө танилцуулга дээр энэ төрийн өмчийн ихтэй сургуулиудын хөрөнгийг бас энэ тендер худалдаа хуулинд оролцохдоо ашиглах тухай дурддагдах шиг боллоо. Тэгэхээр яг ямар хэмжээний хөрөнгийн тухай яригдчих байна вэ гэдэг ийм асуулт байна. Болдын оюун гишүүн.
За түрүүн бас тооцоо дээр гүйцэж хариулж амжсангүй. Тэгэхээр жил бол өөр байна. Нөгөө үндсэн чиглэлээрээ байгууллагууд орж ажил хийх учраас тухайн жилдээ ямар ажлууд зарлагдахаас шалтгаалаад өөр байна. Тэгээ манай хууль хэлц хэсгийн дэмжигдчихээр нь 2026 оны төслүүд төлөвлөгөөг харж хагаад яг одоо хүрээлэн сургуулиар нь хэрвээ тухайн ажлыг авах юм бол ийм байдлын ийм төвөргөний ажлуудыг хийх нэ гэд хариултыг бэлдэж орж ирж танилцуулъя. За тэр төрийн өмчийн одоо ихтэй сургуулиуд хүрээлэнгүүд одоо сонгон шалгаруулалтад ороод шалгараад тэгээд өөртөө гүйцэтгэлийн тендерийн баталгаа өгөх одоо мөнгөн боломж байхгүй тохиолдолд өөрийнхөө өмчийг барьцаалах асуудал одоо байж болно. А тэгтэл барьцаалах асуудлыг улсын их хурал дээр шийддэг төрийн өмчийг. Тийм учраас энэ явдал ерөөсөө болдоггүй. Тэгэхээр төрийн өмчийн ихтэй сургуулиуд хүрээлэнгүүд тендерийн баталгаа гүйцэтгэлийн баталгаа гарах боломжгүй болоод байдаг. Энэ асуудлыг л энэ хуулиар зохицуулж өгөх гэж хэлж байгаа. Дулмын бум очир гişүүн асуулт асууна.